Сайн байцгаана уу? За одоо өчтөр би нэг нэмүнийхний дэлгээд байгаа нэг хортой махны асуудал дээр очсон. Тэгээ өнөөдөр би ордон дээр сквадрын талбайгаар яваад дээрэс нь энэ тэнд очиж гарын үсгээ зураад одоо ордны баруун талд нь ирчихсэн байна. За ордны баруун талд бол одоо Говийн аймагуудын малчинд ирчихсэн одоо газрын төлөө тэмцэж байгаа. Бас одоо шинэ бомб нээлэхгүй. Энд одоо тухайн ингээд тэмцээд ингээд эрцгээсэн байгаа. Тэгээд сэтгүүлч атхан бол эндээс лайв хийж явах шиг байсан. Тэгээд бид нар ч одоо сүүлийн үед нэг асар их олон асуудал донд ингээд төөрөлдөөд их зовж байгаа болохоор энаараа мэдээллийг дахин шинжилээд юм уу эсвэл ингээд чадлаараа хүн болгон давтаад авахгүй бол ерөөсөө энэ олон мэдээллийг одоо авах шингээх ер нь баг боломжгүй болчиход байна. Тэгээд би та бүхэнд энийг харуулъя. Эндээс би нэг ордны баруун талд ирсэн чинь тэнд за ингээд би энэ ордны баруун талд байна. Тэгэхээр энэ ордны баруун талд бол манайхан нөгөө эмээлтээс авчирсан өмх юм ха тавьчихсан юм шиг байна. За одоо энэ хүмүүс харж байгаа. Сайн байна уу? Мах үнэртэй байна уу? За эдгээр дуурахгүй юм байна. Тэгээд одоо энэ нарийн тэнд одоо энэ айгүй зөв санаачлага байна. Энэ ордныханд орох гэж байгаа хүмүүс төр одоо энэ нэг өмхийн үнэртэд махын хажууд нь тавьчихсан. За тэгээд энэгээр гарч байгаа хүмүүс бол пупа ста үнэртэх арга гадлага гинэ. За тэгээд энэ бол бидний хотоодонд орж байгаа угаагдаад нөгөө нэг цогцос зогсонд яадаг лээ. Нөгөө найруулдаг одоо үнэргүй болгодог тэр бодисоор ч угаагдаад тэгээд бидний гисэн дахиж орж байгаа гэдэг одоо бүгдөө ингээд нэг эргээс сарчих юм. За тэгээд Говийн аймагуудаас ирсэн малчтай ямар шиг байгаа нь би ерөөсөө ирэхэд ирэх цав болсонгүй байлаа. Тэгээ одоо энд ирчихсэн байгаа. Би тийшээ дөхөж чад энэ төрлийн орноос нь хүмүүс нь гарч ирэхгүй эдгээр бас их чилээж байгаа ядарч байгаа тухай байгаа юм байна лээ. За энд нийт ялангуяа Дорноговь аймгийн 76-аас сумаас ирсэн хүмүүс байгаа гинэ. За тэгээд бид нар махыг үзүүлнэ. За. Сайн байцгаана уу? Таны энэ урдхыг би уншуулж болох уу энэ хүмүүс? Мандахчууд Дорноговийн мандахаас ирсэн байна тийм ээ. Мандахчууд бид уурхайг эсэргүүцэж байна. За уурхаануудаас болж говь усгүй болсон байна. Ус чанд мань ирнэ гинэ. Та мандах сумын хүн үү? Би танаас ганц хоёр асуулт асууж болох уу? Мандахын бол одоо нэг сарын өмнө биш сар болсноо юу тийм ээ. Нэлийн хүчтэй тэмцлээ штэ тийм ээ. Тэрний хүчээр одоо нэг лицензийг зогсоох асуудал яригдах шиг боллоо тийм ээ. Энэ яг юу болсон юм бэ? За. Тэнд бол Түмэн айл инвест гэсэн уул уурхайн компани болсон. Хүч төрөн шууд техникийн байр дуулан малчтыг уулзаад тэмцээд компани байр дуулсан. Тэгээд одоохондоо бол яг үгүй хяналтын алмачд маань чаддаг гараад тэмцээд хяналтын азыг дуудаж шалгуулад 5 жил гарсан. Энэ улмаас нэг удаа бүр нөгөө гадыг контракт бичээр нэг удаа батлаад батлуулсан байгаа. Та бол өөрөө мандах сумын хүн биш үү тийм ээ? Яг одоо байгаа уурхайн дээр өвдөж хавцдаг хүнтэй. Таны өвлжөө хаваржааны асуудал бас энд яригдж байгаа юу? Тэр чинь одоо манай зөвхөн сумаас 30 эдэн гээд үйдэг шүү дээ. Өвлжөө хаваржаа манай тэр уурхаагаас 10 эдэн гээд үйдэг байдаг. Эрдэнэ уурхаа өвдөж байгаа явуулаад ирэх юм бол малчид тэнд байдаг малчид төлөйгүй бүр сум орно. Гара одоо усгүй. Мал бэлчээргүй болно. Дээр нь тэгээд энэ ямар мохоо үнэртэй юм бэ? Та нар яа суучиж чинь энд? Яах вэ? Тэд байгаа тэгээд хүмүүсийн амжиргаа өрөөд орчин үнэхээр хэцүү. Ер нь Дорноговийн усны асуудал маш их хүнд болцсон байгаа юм биш үү? Одоогийн нөхцөл байдал нь өөрөө одоо энэ би болсноос өмнөх уул уурхай үйл ажиллагаанаас болоод манай нутагтууд одоо нэлээд их болсон байдаг. Нүх болсон. Бид нар чөлөөч идэд үзчихсэн. Одоо самаас өөр шууд одоо манай сумын харин дээр 3 уурхай байдаг. Самаас өөр айлын голнэрч. Та одоо энэ Улаанбаатарт ирээд хэд хонж байна вэ? Би ирээд 2 хонж. 2 хонж байна. Та нар ээлжилж байгаа юу юу? Ямар ч байсан. Ирээд одоо одоо бол таны та бүхний тавьж байгаа шаардлагыг энэ төр засгийн хэмжээнд сонсоод гарч ирээд ямар нэгэн хариу өгсөн асуудал байна уу? Хариу бол өгөөгүй байна. Өгөхгүй байх гэж найдаж байна. Тэгэд 10 шаардлага тавьуулжаад одоо ингээд тэрнийхээ хариуг авах гээд ингээд хүлээгээд сууж байна. Сая бол нэг сумын төлөвлөлт болсон 2 гишүүнийг бол одоо энэ мутын гишүүдтэй уулзахаар орсон байгаа.
сумдын төлөөлөлттэй тийм. Одоо энэ дорн говьс ерөнхийдөө 70 жаргалаас ирсэн юм байна. Мантахаас ирсэн юм байна. Өөр сумаас ирсэн гол сөмбөр хаан айргаас нийтдээ хичнээн хүн ирсэн байна. 100 гаруй хүн байгаа. Тэгэхээр энэ ч одоо зөвхөн дорн говьс 100 гаруй малчид ирээд одоо өөрсдийнх нь дуу хоолойг төр засагта бичлэн хүрэх гээд байж байгаа ийм тэмцэл байна шүү дээ, тийм ээ. Тэгвэл тэгээд энэ 150 хүн байгаа. Яг зарим нь яг ингээд бас утасаар ярих гэдэг төр бас миний хувьд асуудал байна шүү дээ. Бусанд явах жишээний тийм ээ. Нэг бичлэг юм бол тэгээд арай цонцоо ороод байгаа. Улаанбаатарынхнаас хэрэг дэмжлэг авч явах шиг байна уу? Ер нь хүмүүс хэр дэмжиж байна? Хүмүүс бас дэмжиж гарын үсгээ сайн зурж байгаа. Одоо тэгээд нийт Улаанбаатарчууд байгаа ер нь дэмжээрэй Монгол улсаас энэ малчтайхаа энэ хайрын жагсаалыг дэмжээрэй гэж хэлмээр байна. Яг л энэ зөвхөн малчин хүн хамаатай биш. Яг л утга болохгүй, болцоод малчтгүй мал одоо нөгөө чинь малгууд яах вэ? Монгол хүн яаж мал малчин хоёр байж Монгол улсч байна шүү дээ. Малгуу бол Монгол улс гэж байгаад яах юм бэ гэдэг. Энэ ч бол одоо тэгээд хятадын бодлогоч дандаа хятадын юу вэ шүү дээ. Захиралтай дээр тал нь дандаа хятад хүмүүс байна. Энэ уул уурхайн дэдэлтэй. Би бол ер нь дорн говийг бол хятадуудад бүрэн мөсөн эзлэгдсэн гэж боддог шүү дээ. Нэрээ хутаг гэхэд эзлэгдсэн. Тэгээд одоо дорн говьс гарч ирсэн одоо хоёр улсын их хурлын гишүүн байгаа. Нэг нь одоо Дэлгэр сайхан. Дэлгэр сайхан гэдэг гишүүний чинь би одоо байнга ил шүүмжилдэг. Ер нь та нартай уулзсан. Хоёр гишүүн маань хоёр өдөртөө өдрийг одоо жагсаал хийж ирснээс би хоёр өдөртөө гарч ирж уулзсан. Би яг тэр үед нь ирж амжаагүй байсан. За. Энэ Дорн говь аймгийн Талан жаргал би таны энийг зургийг нэ харуулах уу да тийм ээ. Ой энэ одоо үгүй. Ингэж барих юм шиг байна. За. Энэ тэгэхгүй эргүүлээд энэ Дорн говь аймгийн Талан жаргалын сумын уул уурхай лицензийн мэдээлэл гинэ. За одоо энэ тэгэхээр энэ доор өнгөтэй байгаа нь ашиглал лицензтэй газар ашиглаж байгаа. Ашиглаж байгаа. Одоо ашиглаж байгаа. За. Энэ шаргалууд нь болохоор хайгуулын лицензтэй байна. Тэр чигээр ингэж хайгуул. Энэ ногоон шарууд нь тийм. Энэ ногоон дэйтэй яг зэрэг ногоон. Энэ болохоор дархан цаас газар наа. Дархан цаас. Хамгаалалттай усаа хамгаалалт газар. Усаа хамгаалалт газар наа. Энэ яг усаа хамгаалалт. За. Тэгэхээр одоо ер нь энэ 70 жаргалын сумд би түрүүн ярьжсэн чинь дундуур нэг хүн орж ирээд намайг тасалчлаа. Хичнээн лиценз олгогчод байгаа гэсэн бэ. Ашиглалтын лиценз 88. 98 юу гэсэн үг вэ? Энэ голцоо юу ах вэ? Нүүрс, жонш, төмрийн хөдөр, шохоо. Яа бид нар чи хитрхи баян нутагт төржээ. За энэ тэгэхээр одоо зөвхөн Дорн говь аймгийн 70 жаргал сумын уул уурхайн лицензийн тухай мэдээлэл байна шүү дээ, тийм ээ. Ганцхан сумд энэ арай дэмжиж байгаа юм биш үү, тийм ээ? 98 лиценз, лиценз, ашиглалтын лиценз байна. Тийм ээ. За тэгэхээр бид нар энэ Дорн говь аймгийн 70 жаргалын сумын иргэд ирсэн байна. Эдгээр бол зөвхөн энэ сумын хэмжээнд 98 лиценз ашиглаж байгаа тухай ярьж байна. Лиценз одоо зогсоолчхоо. Хайрын лиценз 30 жилээр зогсоогоод өгч байгаа. Та бүхний би бол та бүхэндээ санал нэг байна. Ер нь зөв байна. Тэгээ хоёулаа өгч байгаа. Энэ олон хаагаад өгөө гэж тэгэж зогсоог. Тийм байна. За тэгэхээр Улаанбаатарчууд энэс намайг үзэж байгаа Улаанбаатарчууд бас миний энэ лайвыг түгээгээд өгөөрэй. Тэгэхээр Дунд говь аймгийн Дорн говь аймгийн уучлаарай. Дорн говь аймгийн 70 жаргал сумаас ирсэн малчууд энд сууж байна. Ерөнхийдөө Дорн говь аймгийн 4 сумаас 100 гаруй малчид ирсэн байгаа гэсэн мэдээллүүдийг өгж байгаа. Бас өмнө говьос ирсэн байгаа тий. Говийн 4 аймгаас. Гэхдээ би бас Дорн говь дотроо бүр 4 сумаас гэж ойлголоо зөв. Тий. Ашиглахгүй байгаа лицензтэй газруудыг зарим нь нөхөн сэргээлт зогсоолж байж байгаа гэж. Одоо та бүхэн энд ирсэн ингээд малчин хүмүүс ингээд энд ирсэн сууж яхад бол ар гэрийн асуудал энэ төр нийлийн хүнд болж байгаа юм шүү дээ. Хай хүмүүс одоо тэгэл хонь малын тараад ээж л шүү дээ. Малаахан тэгээд аргаа басан дээр өгнөд. Нотын дээр л явж байгаа. За та бүхэнд баярлалаа. Би та бүхнийг дэмжиж байна. Тэгэхээр миний энэ лайвыг үзэж байгаа хүмүүс бас түгээгээд өгөөрэй. Өнөөдөр биш энэ Монгол улсад болж байгаа асуудлуудын олон асуудлын бас нэг хамгийн чухал асуудал нь одоо энэ малчтын энэ орон нутгаас гэрээсээ ирээд одоо энэ Улаанбаатар төр засгийнхандаа дуу хүрэх гэж зогсож байгаа энэ тэмцэл юм аа. Тэгэхээр энэ бүхнийг нутгийн биш Улаанбаатарчууд минь дэмжээд ирээд гарын үсэг зураад дуу хоолойгоо өргөө засгийг шаардаад өгөөрэй. Ирээд таавал ирээд хамжаан юм тийм ээ. За. Чемпион шатндаа дээр нэг өөр цаасан да. За та бүхэнд амжилт хүсье. За.
Баяртай. Энэ одоо нэг эмээлтэй мах гинэ пүү өнөр та нар энэний хажуугаар бол баг өнөр шингэхээр байна. За энэ нэг манай өнөр цэцгийн чинь одоо нэг хилээдээс өнөргүй байсан гин. За тэрнийг задлаад ингээд тавьчих юм бол ийм өнөр ордог ийм мах байна. За энэ бол хажуугаар нь гарах зүгээр л зулвсаг инаараа. Тэгэхээр хоньны чансан мах гинэ. Ихэр сарангад гинүүдэ. Тэгээд ийм юм байна. Та яа бузар өнөр гэж хэвээр авах юм алга байна. За энийг хайрцагнаас нь гаргаад одоо манай нөгөө юу гэдэг яа нус шууд гоож юм. Ийм юм байна. За одоо энэ ордон бол ингээд байж байгаа та бүхэн харж байгаа байх. Ордны баруун талыг ингээд манай сахиад манай малчид ингээд одоо өчнөө өдөр 5 дахь өдөр тэмцлийгээд төр засгийнхандаа дуу хоолой хөрөх гээд байж байна. За. Сайн байна уу та? Та энэ барьж байгаа зургийнхаа талаар надад хэлж өгч болох уу өөрийгөө танилцуулаад? Би Гомсмөр аймгийн говьоос явж байна. Та жоохон чанхын хэлээр би нэг гар утсаараа хийж байгаа болохоор жоохон. Гомсмөр аймгийн говьоос явж байна. За. Манай говьоос доо хайнгуудаа нэгдээд очиж ирнэ. Хаашаагаар болоод одоо махан өвчлөлөө хүн зэрэг юм дээр авах хэрэгтэй байна. Хохир ламцаа. Нэг гомдостой байна. Өнөөдөр ирээд энэ 5 хоногоо хонж. 5 хоногоо. Та Говьсомбор аймгийн уугуул малчин хүн байх нь тийм ээ. Аа. Гэр бүлээ хамаас хөдөөдөө ингээд ирээ сууж байгаа. За. Говьсомбороос одоо хичнээн хүн ирсэн байна. Говьсомбороос одоо 10-20 хүн ирсэн. Одоогоор ямар нэгэн хариу бол та нарт тусгайлан өгсөн ч юм уу эсвэл сум орон нутгаас гарсан одоо төлөөлөгчд та бүхэнтэй уулзсан уу? Яг одоохондоо уулзаагүй манай сум орон нутгийн төлөөлсөн 2 иргэдийн давхар шийдвэрийн хамтран оруулсан. Одоо бид төлөөлсөн. Хэдэн цагт орсон бэ? 3 цаг гээд орсон. 3 цаг орсон. За. Тэгэхээр за баярлалаа танд. Энэ одоо тэгэхээр орон нутг нь хэрхэн сүйж байгаа талаар энэ хүн даацын машинууд хэрхэн газар хөрсийг сүйдэлж байгаа тухай энэ 6 даг барьсан байгаа юм. Чи ямар та нар чи яа сууж байд юм бэ? Өнөр энтхийн өнөр дийлдэхгүй байна. Тэгээд одоогийн байдлаар энэ нэг ордон руу юу яасан юм байна? Нутгийнхнаас 2 хүмүүс аваад орчихсан юм байна. Тэгээд хариу өгөөгүй байж байгаа юм байна. За. Уурхай усгүй болж байна. Бид нутагта 50 амьдрамаар байна. Миний нутгийг бидэнд үлдээ. Тоосчлтоос болж бид өвдөж байна. За, усгүй амьдрал уурхайг эсэргүүцэж байна. Сайн байцгаана уу? Төмөн айл инвест хавцад компани. Нүүц 10-аар нэргүүлэх байгаа компаниудын энэ шүү дээ. Төмөн айл инвест нөгөө мандахын мөн тийм ээ? Тийм, мандахын. Ер нь хэцүү байна шүү дээ. Одоо тэгээ энийг л одоо бид нар туслуулж авч өгөхгүй дараагийн компаниуд цаана одоо ингээд оволцож байна. Бид нар эх орноо улс нутгийн элийн садан ирээдүйн хойч ус үр хөвгөлтэй онгон дагшин байгалаар нь одоо авч өгөхгүй бол өнөөдөр малаа услах усгүй болж байна. Мал маань идэх bijиж бичээргүй болж байна. Та дуртай газраараа том тээвэр хийж байгаа машинууд өстэй толгой дараалан дур мэдэн бараг өнөөдөр та нар илүү дутуу юм ярьлаа гэд та нарыг гэртээ чинь шууд төслөө гарууд та нарын хол болно штэ гişи юм яриад явж байгаа одоо энэ компаниудын жолооч нарыг бид юу гэж ойлгох вэ? Ер нь бол өнөөдөр Монгол орн тогтохгүй юу гэдэг нөхцөл дээр хөгжиж одоо ингэж байж байна. Тэгээ одоо малчдууд арга эцсэндээ өнөөдөр ингэж хийж байгаа аргаан малчсандаа хийж байгаа гэж шүү дээ. Малчдын гол санаа нь болохоор соёлынхаа өвөг хадгалж хамгаалж үлдэж байгаа. Өнөөдөр өв соёл гэдэг бол юм бүхний өмнө тавигдах ёстой ийм л юм. Бид нар өнөөдөр өв соёлоо одоо түгээн дэлгэрүүлж өв соёлоо бид нар гадаадд гайхуулаад явж явах ёстой. Одоо малчдыг маань үл оошоогоод бидний дуу хоолой энэ улсуудад хүрхгүй байгаа юм шиг ийм сэтгэл төрөөд байна. Яагаад гэвэл бид нар энд одоо шаардлага хүлээж авах баг бид нар цаг гарууд болсон. Сүүлдээ аргаадад ингээд хүлэн живээд ингээд сууж байна. Эдгээр чинь өнөөдөр бас итгэл хүлээж итгэлээ бас энэ улсуудад өгж энэ улсуудын итгэлийг олохын тулд энд байж байгаа болохоос нэр нүүр барьж хэн нэгэн хүний одоо юугаар балгаандар хийж яваад байгаа шүү дээ. Тийм учраас одоо Монгол одоо орны маань оюун бүсэд амьдарч байгаа дөрвөн одоо аймгийн өчнөө олон сумдын маань малчдын маань гол зорилго нь юу? Их сайхан байгалаа онгон ташгаар ирээдүйд болсон хойч үедээ энэ ч хэсэгтэй гэсэн бодлогоо
энэ тэмцлээ явуулаад байна. За энэ тэмцлийг дэмжиж гар хөдөө үсгээ бас цуглуулад байгаа. Гэхдээ бас хэмжээгээр бас гарын үсгээ цуглуулж өгч байна. Тэр хүмүүс бас баярлж байна. Сэтгэлээрээ дэмжиж байна. Ер нь одоо ирээдүйд болсон хойч үедээ бид энэ орнуудаа энэ сайхнаар навж хэлэхгүй болоод ер нь явандаа одоо монгол хүмүүс маань өөрсдөө хэцний иршээ хин нэг удаа гадаад хүмүүний иршээ авах юм бол түрээсийн газартай цэвэршүүлсэн усаа худалдаж уугаад амьдрах ийм л нөхцөл болж байгаа. Ер нь түрүүч ирсэлч орж явах шиг байна гэж би хараад байгаа шүү дээ. Одоо бол тийм. Одоо их олон газар усгүй болчиход байна тийм ээ. Улаанбаатар хотод дэлдээд байгаа энэ хүнсний аюулгүй юу н одоо алдагдсан байна шүү дээ. Энийг байдар мөн өмхий махын одоо гарч ирчээд байж дээ. Харин тийм ээ, харин та нар ингээ яа суучаад байгаа энэ үнэрсэл. Одоо яах вэ? Хотод байж байгаа хас ирэх хойч маань тэр байхаар хордогдсон хэн байх гэх үү? Энийг л одоо энэ дээр нь цэцэн зогсоох хэрэгтэй байна. Одоо түрүүчээс нь Өмнөгов аймагт бол одоо бэлчээргүй болсон байна. Далан жаргалан суманд бэлчээрлэх, мадаан бэлчээрлүүлэх газар нутаггүй болсон байна. Хин дуртай хөрсийн нэргүүдээр хайж байгаа төрөн босчоо тэр дороос гэсэн одоо төрөнд бодогдсон амьд мал одоо ер нь байхад хүндрэлтэй тийм л нөхцөл үүсэж байна. Хоёрхан цагийн хооронд одоо хаваа татаад усалдаг байсан усаа өнөөдөр нүүрчгүй болгож ирж штэ. Үний одоо хичнээн 10 м мотон тавиад усалд ирэхгүй болчиход байна штэ. Үний усны одоо хэмжээ алдагдад орж байна. Үний усгүй бодвол бид нар юугаараа амьдрах юм тэмцтэй. Өс ургамалгүй бол энэ сайхан нөгөө эмийн ургамал идчихэдэг, ааг нь одоо амтд идчихэдэг, малаан бид нар одоо авах юм бол бид юугаараа амьдрах юм бэ? Монгол орны ирээдүй бол зөвхөн малаар багтсан шүү дээ. Өшөө юугаар багтсан бэ? Эдийн засгийн хөгжүүлж байгаа нэртэй засгийн газрын тэр нэг олон гаргасан хөтөлбөрүүд нь өнөөдөр эцсийн говь нутгийнхнийг л одоо золиослуулж байна шүү дээ. Тийм нэрийн дор засгийн газраас зөвшөөрсөн, засгийн газрын зөвшөөрөлтэй бид нар хайгуул хийх зөвшөөрөл нь байна гэдээ очсон одоо 40 мянган техникийн аваачаа тавьчихсан хүмүүс байж шүү дээ. Та нар засгийн газартаа хурч очоод хамаа алга биднийг явуулж чадах юм бол хамаа алга. Бид нар энэ хэлбэрт зогсооч нь уу хийхгүй гэд ингээд ам бартам хэлээд сууж байгаа хүмүүсийг бид нар ингэж ярьдаг. Ойртож энэ хүмүүс энэ айгүй их гомдлоод энэ дуу сул байна штэ гэдэг. За ер нь бол айгүй хэцүү болчиход байна. За баярлалаа. Хавд өөрөө юу мантахсамаас ирсэн юм ба штэ тийм ээ. За намжид төсөй. Ерөнхийдөө би энэ Улаанбаатарчуудад харуулсан. Улаанбаатарчууд хангалттай ирж чадж гинөө та бүхэн дээр гарын үсэг цуглуулж байна. Ер нь Улаанбаатарчуудыг гэдэг юм уу монголчуудыг өшөө яаж нэгдээсэ эсвэл яаж дэмжээсэ гэж хүсэж байна. Одоо машин хэрэгэд дэмжиж байна. Ураад дэмжижтэй бид нар ялнаа. Тэгэхээр би яг энэ лайвыг хийж байгаа хүн болгоныг одоо бас нөгөө ярьдаг юм аа ярьж нөгөө л малчд байна гэж хэлэхгүйгээр миний бас лайвыг шеэр хийгээсэ би эндээ уриалаасаа бас одоо хүн болгон тий одоо өнөөдөр бид нэр хоол хүнсний байдал ямар аюултай болсон тухай энд ингээд махын дэлгэцэн байж байгаа энэ тохиолдолд би одоо энэ миний лайвыг үзэж байгаа бүх хүмүүсийг цааш нь шеэр хийж энэ малчдынхаа тийм ээ оршин тогтнох тэр аюулгүй байдал ч гэсэн бүгдөө дуу хоолойгоо өргөж одоо надад хамаагүй асуудал илгүүгээр энэ асуудал дээр оролцоосоо гэж би хүсэж байна. За баярлалаа. Тийм ээ. За баярлалаа. За бид шороонд бологдно. Гэхдээ амьдтай биш гэж байна. За энэ тавьсан юунууд маш хүчтэй юунууд байна. Мал эрүүл бол хүн эрүүл гэсэн ийм мал эрүүл бол хүн эрүүл гинэ. За энэ хүний энэ за тэр бас мал эрүүл бол хүн эрүүл гинэ. За бас мал авчих юм байна. За би түрүүний энэ нөгөө 70 жаргалангийн би харсан. Тий. Энийг харсан. За ахад автан хэлэхэд Дорногов аймгийн 70 жаргалан зөвхөн 70 жаргалан сумд 90 гаруй юм лиценз ашиглалтын лиценз ашиглагдаж байна гэдэг тухай ярьсан. Энийг би түрүү хэлчихсэн юм аа. Сайн байна уу? Та бас энэ юунаас Дорноговоос ирсэн хүн байна уу? За танд хэлээг үгүй байна уу? Улаанбаатарчууд хэр ирж дэмжиж байна уу? Ирж дэмжиж байна. Гарын үсгийг хөгжиж байна. Ер нь сэтгэл хангамж одоо юу гэмтэй монголчуудын дэмжлэг та бүхэнд хэрэг мэдрэгдэж байна. Та нэг сайн нэг үгүй яриач. За дэмжиж байна гэ гарын үсгийг зурж байгаа болохоос бүр ирээд нэг сайхан биднэртэй нэгдээд байгаа юм бол бас актер сайн харагдахгүй байна. Зүгээр нэг малчууд энийхээ энд малч сууж ийн гээл тэгээд бос нь зэрэгсээ сууж байгаа юм байна. Тэгж л харж байна да. Өөрийнхөө илүү ирээд дэмжээ өшөө илүү нэгдээд бөөнөрөө одоолаа болоод өгөөсэй. За 3 цагт энэ засгийн газрын ордон руу одоо аймгийн төлөөлөгчид 2 хүн орсон юм байна л да. Тэгээ одоо хүртэл гарч ирээгүй. Тэгэхээр одоо хэдэн цаг
байна гэдэг чинь тэгээ хариу ямар хариу гарахыг хүлээ гарах нь гэсэн одоо юм бас эргэлзээдийн малчид энд байж байна. За мал их нутгийн хайрлах нь ганцхан малчдын асуудал биш. Энэ одоо Монгол хүн болгоны санаа тавих хэвээр анхаарал хандуулах хэвээр асуудал. Тийм учраас өнөөдрийн малчдын тэмцлийг газар нутгаа авч үлдэх гэсэн малаа эрүүл байлгах гэсэн энэ тэмцлийг зөвхөн малчдын асуудлаа гэж ойлголгүйгээр одоо би бүх хүнийг нэгдээд бас чадлаараа ирээд магадгүй эдгээр цай авчирж өгөөд одоо чадхаараа дэмжээсэй гэж би хүсэж байна. За хариуцлагатай уул уурхай Монгол таана байна вэ хэлээд өгөөж гэж байна. За. За. За ийшээ ингээд цаашаа үргэлжлэх юм бол нэг цөөхөн хідүүн ордны баруун хойд болон дээр сууж явах шиг байна. За ер нь тэгээд бусдын энэ оронд өөрсдөө монголчууд бас тавьдаг байх хэрэгтэй юм аа. Төрсөн нутаг бас онгон дагшин байлгамаар байна гэж байна. За бусдын оронд өөрсдөө монголчууд минь тавьдаг болмоор байна. Яг гэвэл энэ хүмүүс бүгд орон гэрээ үр хүүхдээ малтайгаа орхиж ирсэн. Одоо Улаанбаатарт ингээд 5 дахь өдрөө сууж байна. Засгийн газрын тагчиг байж байгаа ганцхан өнөөдөр одоо эдгээр 2 хүн дотгоч нь авч орсон болтой юм байна. Эдний хариу одоо хэр гарахыг бид нар одоо бүгдөө мэдэхгүй ингээ хүлээж байгаа юм байна. За эдгээр нэг цайлж байх шиг байна. Зя. Манай малчид ингээд ирсэн байна. Би энэ хүмүүсийг дэмжээч ирээч сэтгэлийн сонсож байна малчтаас. Ер нь Улаанбаатарчууд гэдэг юм уу да. Ер нь монголчуудаас илүү ямар дэмжлэг хүсэж байна вэ гэдгийг би бас дамжуулж санаатай байна тэгээд. Бид нар бол ерөөсөө ерөнхийдөө бол 30 жилээр одоо энэ Ховь аймагуудад одоо энэ лиценз олгохыг бүрэн зогсоо гэдэг. Зарлиг гаргах гэж одоо ол асуудал тийм. Би санал нэгж байна. Монголчуудаа нэгдээрээ нэгдээд бид нар хүчтэй болоод олоолаад хүчтэй шүү дээ. За тэгэхээр энийг миний лайвыг үзэж байгаа хүмүүст дахин сануулж хэлэхэд миний хийж байгаа энэ лайвыг дахир шеэр хийгээд бусдаа уриалаад ямар нэг байдлаар надаас хамаагүй хол асуудал гэлгүйгээр бүгдөө нэгдээд одоо бас эрүүл малын төлөө бас малчин одоо энэ нүүдэлч малчин энэ малчтайхаа соёлыг авч үлдэхийн төлөө бүгдөө дуу хоолойгоо нэгтгэхэд бас нэгдсэний нэг илрэл болгож одоо энэ миний лайвыг түгээгээсэй гэж би та бүхнээс хүсэж байна. За баярлалаа. Юу байгаа шүү дээ. Энд чи одоо энэ өөрөө хэд манай Ховь аймагуудад одоо лиценз авсан усуд байж тээ. Үндсэндээ 30 жил баяжлаа шүү дээ. Одоо хагаалтаа баяжсан. Одоо болоо. Та нар мань одоо зайгаа тавьж өгөөд нөхөн булаад тэгээд одоо өөр шугамаар амьдрал манай ард түмэн танараас болоод баяжсангүй. Бичээргүй болсон шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө хичээл нэг 30 жилийн юу тавьж хориг тавьж Ховь аймагуудад ерөөсөө лиценз гаргах битгий бүлэг ийм юм хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө монголчууд бол одоо лиценз болио гэдэг уран дор бүгд нэгдэх хэрэгтэй байх нь шүү дээ. Уул уурхай. Бид нар одоо тийм л бодолтой байгаа. Одоо байгаагаар зөв ашиглаад байгаа уурхай уул уурхай зөв ашиглах манай Монголд хангалттай шүү дээ. Дээрээс мал аж ахуйтай өөрснөө үйлдвэрлэж орон болох шаардлагатай байдаг. Одоос бол өөрийнхөө амыг аваад явуулаад өөрсдөө төлөйгээд зөв уруусан. Өөрснөө төөрөвтэй Монгол ухсааны бос байж Одоос нэг юм дээр хэрэгтэй ард түмэндээ хэрэгтэй үйлдвэрүүд гарлын бол нэг улсад аваад явж хэрэгтэй. Босод тэр ховын мовын нэсэд хэрэгтэй капиталыг одоо бүгдийг ойлгох хэрэгтэй байна. Данган капитал байгаа манай даруй авч явсан. Тэр 108 лиценз шүүхэд хэрхэн капитал аяа өгөх. Энд байгаа байхгүй юу? Одоо болоо шүү дээ баяж дууссан. Хөөх хэрэгтэй явуулах хэрэгтэй татгалзах хэрэгтэй. Энийн төлөв гэж жагсаж байгаа. За та бүхэнд амжилт хүсье. Би чадлаараа дэмжин. Би гарын үсгээ зурсан байгаа. Одоо тэгээ чадах юм нь одоо лайв хийж гэн. Тэгээд Улаанбаатарын ямар нэгэн төлөв жагсах хөөхтөр бензин, үнэм, юу хас. Ийм яриад байдаг. Бид нар харж ямар заавч хэлбэл тиймэрхүү. би ойлгож байна. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За. Эрүүл мэндийн бадараа. За.
За тэгэхээр Дорноговь аймгийнхан сайн хэллээ. Энэ асар хэмжээний лиценз, лиценз олгогдсон тухай. Тэгээд би энэ дундуур нь хэлэхэд Дорноговь аймгаас бол одоо миний байнгын шүүмжилдэг нэг Дэлгэр сайхан гишүүн ч гарч ирсэн. За Дэлгэр сайхан бол одоо тэр Дорноговын маш олон лицензийг барьж байгаа хүн шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Би одоо энийг одоо малчтаас одоо ингээд барьц алдуулаад асуугаад авахыг хүссэнгүй. Айгуул нөгөө Дэлгэр сайхан араар нь дарамтлаад нөгөө малчтын бас дээрлэхэд заваараас байж магадгүй. Нөгөө нэг яг үндэ бол Дорноговь аймгийг гартаа атгсан гэдэг юм уу барьсан хүн чинь бол одоо улсын их хурлын гишүүн Борхүүгийн Дэлгэр сайхан байгаа. Мөн аймгийн засаг дарга байсан нэг нөхөр байгаа. Тэгээд хинч тэглээд одоо энэ гишүүн болцсон. Энэ хоёр бол одоо нийлээд л одоо Дорноговыг дуусгах байгаа. Дуусгах ажил дээр тэгэхээр одоо малчид бол төр зэсгтээ ирж хийж байна. Ясамин дээр одоо өнөөдөр хэнийг Дэлгэр сайхныг ил шүмжилсэн хүмүүс бол одоо ер нь занл хийлдэрдэг ийм л болцсон. Дэлгэр сайхантай ширгэцэлсэн хэн нэгэн одоо сэжгийн өнхий юу. Дэлгэр сайхандаа ширгэцэлсэн хүний амь нас эрсдэх өндөр магадлалтай ийм л улс орн болчиход байна. Тэгээд тэр хүн бол одоо энэ ордон дотор сууж байгаа. Тэгэхээр Дорноговын тухай бас арай дэмжиж байгаа шүү. 70 жаргалан гэдэг ганцхан сум дээр одоо хичнээн лицензийн асуудал. Зөв нэг сум дээр одоо 90-100 асуудал яригдана гэдэг бол арай дэмжсэн асуудлаа гэж би хэлмээр байна. За тэгээ хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Миний лайвыг сайхан түгээгээд өгөөрэй гэж та бүхнээсээ гуйя. За одоо Монголд өнөөдөр болж бүтэж байгаа юм байхгүй, хийж байгаа юм, хэлж байгаа үгс болгон маань дандаа бүтлгүй юм шиг сонсогдож байна. Гэхдээ ямар ч байсан асуудал одоо бүгдөө нэгдэж аваад, ойлгож аваад, тэгээ зангидж аваад нэг сайн том зургаар нь харчих юм бол бас биднэрт явах гарц байгаа гэж би бодож байна. За тэгээд өдрийг сайхан өнгөрөөсгөөрэй. Баяртай.